За сайн байцгаана уу? 3 дугаар хичээлдээ тавтай морил. Энэ хичээлийг уул руу нэвтрэх гэж нэрлэе. За өмнөх хичээлээ эргэн санацгаая. Израиль Египтээс чөлөөлөгддөг. Египтээр ертөнцийг төлөөлөн зөвөрлөж байна. Израиль чөлөөлөгдөж байгаа нь авралын зөвөрлөл ертөнцөөс чөлөөлөгдөж аврагдсныг хэлж байна. Авралын талаар маш их зүйлийг бид сурах боломжтой. Учир нь сүүлчийн өдрүүдэд байгаа бидэнд Израиль жишээ сануулга болдог. Хуучин гэрээнд болсон үйл явдлаар Бурхан зөвөрлөл болгон бидэнд далд мессеж өгдөг үлээ. Одоо чухал асуултад хариулцгаая. Египтээс Израильчуудыг Бурхан яах гэж чөлөөлсөн бэ? Чанга хэлдэ. Өөртөө авчруул хаар. Бурхан таныг ертөнцөөс ямар шалтгаанаар аварсан бэ? Өөртөө авчруулахаар. Тэр бол бидэнтэй ойр дотн харилцахыг хүсдэг бидний аав. Гэхдээ нөгөө талаар бид хинтээ холбогдсноо ойлгох хэрэгтэй. Харагдах, үл харагдах бүхнийг бүтээгчтэй шүү дээ. Тиймд Бурхан өөрийн хүмүүсийг өөртөө ойр байлгаж тэдний эцэг байж тэдний дунд оршихыг хүсдэг. Хүмүүс түүнээс юм авахын тулд биш, харин түүнийг хэн гэдгийг ойлгож түүн рүү тэмүүлээсэ гэж хүсдэг. Мөнгөний төлөө хүнтэй гэрэлсэн эмэгтэйгээс ялгаагүй сонсогдож байгаа зү. Тэр эмэгтэй буруу шалтгаанаар гэрэлж Бурхан бидний төлөө юу хийх вэ гэдгээс илүү Бурхан өөрөө бидний том шагнал гэдэг сэтлэр түүн рүү хандаасаа гэж Бурхан хүсдэг. Ялгааг нь харж байгаа байх гэж найдаж байна. За Бурхан өөртөө хүмүүсийг авчруулахын тулд 2 өдөр бэлтгүүлсэн. Египтийн бузраас хувцсаа ариусга гэж тушаасан. Өмнөх 1-р хичээлээр үзсэн Библийн нэр томьёог дахин сануулах нь зүйтэй байх. Зөвдөгөл нь Есүс Христ бидний төлөө амиа зориулах мөчид бидний төлөө хийсэн зүйлийг хэлдэг. Бид ямар нэг гавьяа байгуулж, буян үйлдэж аврагдах боломжгүй шүү дээ. Үнэн дээр аврал бол Есүс Христэд итгэж түүнд амьдралаа захируулсан хүнд өгдөг Бурхны бэлэг. Есүс энэ үгээ дахин хэлж өснийг та санаж байгаа байх. Яагаад намайг эзэн гэж дуудаж байгаа юм бэ? Эзэн гэдэг чинь хамгийн дээд эрх мэдэл, биднийг өмчлсөн гэсэн утгатай. Намайг хамгийн дээд эрх мэдэлтэн гэсэн адил яагаад үгийг минь дагддаггүй юм бэ гэдэг. Бид Есүсийг эзнээ болгосон л бол түүний хүслийг биелүүлэх үүрэгтэн түүний мэдэлд бүрэн очдог. Загалмайд хийсэн бүхэнд тань би итгэж танд л найдвараа тавьсан гэх нь зөвтгөлд хөтлөнө. Аврагдах мөчид Бурхны мэлмийн өмнө бид бүрэн зөвтгөгддөг. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Үүний дараа ариусгал буюу ариун амьдрах амьдрал эхэлдэг. Филиппо 2-р бүлгийн 12-р ишлэлд Илч Паул итгэгчдэд өөрсдийн авралыг айдас ба чичирлэр гүйцээ гэжээ. Бид өөрсдийн бузраасаа салах ёстойг хэлж байна. Есүсийн цус автоматар цэвэрлсэн гээгүй. Махан бие ба сүнсний бүхий л бузраасаа бид салах ёстой. Ариусгахдаа Бурхныг хайрласнаар биш, харин Бурханаас имээснээр ариусна. Энэ талаар одоо үзнэ. Хайраар гэж хэлээгүйг анхаараарай. Гэтэл 20-р бүлгийн 18-19-р ишлэлийг харцгаая. 3 дахь өдрийнхэн талаар өгүүлсэн хэсэг. Бүх ард түмэн Тэнгэрийн дуу, аянгийн гэлба, ивэр бүрээн дууг мэдрэн утаа нүгэлцсэн уулыг харангуйта айн дагжиж алсад зогссоор байв. Мосед тэд та бидэнтэй яриач, бид сонсъё. Харин Бурхан бидэнтэй бүү яриг, ийстэгвэл бид үхэн гэв. Энэ талаар одоо нухацтай ярив. Ямар ч үеийнхэн хизээч харж байгаагүй гайхамшгүүдийг тэд харцгаасан. Дуулал 105-ын 37 дугаар ишлэлийг харуул тэнд тэгээд тэднийг мөнгө ба алттай гаргасан бөгөөд овгуудынхын дотор дорой хинч байгаагүй гэжээ. Энэ талаар хэсэг бодъё л доо. Баахан боолууд аимшигтай нөхцөлд амьдарч олигтойч үйлчилгээ авах боломжгүй, ер нь эмнэлгийн үйлчилгээч байгаагүй байх. Тийм 3 сая хүнийг Египтээс Бурхан чөлөөлөхөд тэдний дунд өвчтөй хүн нэгч байсангүй. Ханиад хүрсэн ч юм уу, сул дорой биетэй, хазгаар доглонч байсангүй. Төсөөлөд үзтээ та ойлгож гин үү? 3 сая хүнтэй хотод очтол 3 сая хүн 3 саяула эрүүл гээд бодолдоо. Монгол улсын бүх 3 сая иргэн эрүүл байна гэд төсөөлдөө. Ханиад томоо туссан, халуурсан,
бэрдсэн хүн нэгч байхгүй гэд боддоо. Алгасал баярын хургийг нэдэлж Египтээс чөлөөлөгдсөн тэдний дунд нэгч сул дорой хүн байгаагүй нь Бурхны ёр бусын хүч биш гэж юу? Дуулал 105-ын 37 дугаар ишлэлд Египтээс тэднийг Бурхан алт мөнгөтэй гаргасан гэдэг. Египтүүд тэдэнд алт мөнгийг минь аваад арилж үз. Явцгаа гэжээ. Тэднийг боолчилж байсан эцдүүд нь Израильчуудыг Египтээс явахад нь алт мөнгө өгчээ. Зүгээр л яваад гуйж байна гэж л хэлжээ. Тэд олон гайхамшиг үзсэн. Айл бүрийн ууган нь үхэж байхыг тэд харсан. Бүх газар нутгийг ялаа бүрхэж байхыг тэд харсан. Тэнгэрээс галт мөндөр унахыг тэд харсан. Хүн төрлөختний үзэж байгаагүй аимшигтай гайхамшигыг тэд харсан. Гэвч Бурхан уулнаас бүүн ирэхэд тэд бүгд зугтаж нуугдцгаасан. Ямар нэг ялгаа харж гинөө? За үннийг дэлгэе. Гайхамшиг болж байгаа газар та нүглээ нууж ертөнцид хайртайгаа далд байлгаж болохч Бурхны яруу алдарт орших үед тэгж чадахгүй. Тийм учраас Есүс олон хүн над дээр ирээд эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж байсан босуу гэсэн. Бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшигыг үлдэж байсан. Тэгэхэд нь би тэдэнд би та нарыг танихгүй. Ёс бусыг үлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ. Энэ хүмүүс гайхамшиг болж байгаа орчинд тухтай байсан. Тэд чуулганы уур амьсгалд таатай байсан. Харин Есүс тэднийг ёс бусыг үлдэгч гэжээ. Тийм учраас л бид Бурхны алдрыг эрэлхийлэх ёстой. Луг 12-ын 2-5-д Есүс ингэж хэлсэн байдаг. Есүс элчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огтугүй гэж. Яагаад Бурхны алдар бүгдийг элчлэнэ. Иймд харанхуйд хэлсэн чинь гэрэлд сонсогдно. Дотор өрөөнд чихэнд шивэнсэн чинь дээвэр дээр зарлагдана. Би та нарт хэлье. Андууд минь, мах бодыг хөнөөгчдөөс бүүэ. Хөнөөсний дараа тэд яаж чадахгүй. Харин хинээс айж имээвэл зогхохыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа тамд хаях эрх мэдэлтэй нэгнээс эмээгтэн. Тийм ээ. Би та нарт хэлье. Түүнээс эмээгтэн. Бурхны алдар ил болгож бүхнийг элчлэнэ. Элчлэгдэхгүй юмс гэж үгүй. Еврей 4:13-ыг харцгаая. Түүний хараанаас нуугдах нэгч бүтээл үгүй. Бурханд ойр байхыг хүсч байвал нүгэлд бүү дурал. Нүглээ бүүнү. Ойлгосноо? Бурхны төлөө зүрхэндээ галтай байхыг хүсч байгаа учраас та энэ хичээлийг сурч байгаа бах. Нүглээ та нууж болохгүй. Ойлгосноо? Иохан 3:20-д Есүс чухал мэдэгдэл хийсэн байдаг. Бид үүнийг анзааралгүй орхидог. Есүс хэлэхдээ муу муухайг үйлдэгч бүр үйлсэн илэрчихгүй гэсэндэ гэрлийг үзэн ядаж гэрэлд гарч ирдгүү гэжээ. Бурханаас айх ба эмээх хоёрын ялгааг харцгаая. Үнэн дээр айж байвал та Бурхантай нөхөрлөж чадахгүй. Эзнээс эмээх бол ялгаатай. Гэтэл 20:20-д Мосе хүмүүсийг харахад та бидэнтэй яриач бид сонсъё, харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхэн гэж хүмүүс Мосед хэлсний дараа Мосе тэдэнд бүү ай гэж хэлсэн. Бүү ай гэж хэлснийг сонсож байна уу? Учир нь Бурхан та нарыг зөвхөн шалгахын тулд ирсэн. Ямар шалгалт? Түүнээс эмээхүйн та нарт байж та нарыг нүгэл бүү үлдээсэ гэсэндэ. Хүлээгээрэй. Бүү түүнээс эмээхүйн та нарт байж нүгэл үлдэхгүй байхыг чинь харахаар ирсэн гэв үү? Мосе юу хийж байна? Тэр хоёр талд хоёр өөр юм яриад байна уу? Үгүй дээ. Эзнээс айх ба эмээхийн ялгааг л Мосе хэлж байна. Маш том ялгаа байдаг шүү. Бурханаас айж байгаа хүн ямар нэг юм нууж байдаг. Бурханы өмнө нүгэл хийсэн Адам яалаа эзний оршихугаас нуугдсан. Яагаад тэгсэн бэлээ? Гэрэл түүний юу хийснийг илчилсэн. Дуулуургүй байдал бол нүгэл гэдгийг санаж гинөө. 1-р Иохан 3:4-д нүгэл бол ёс бус зүйл гэж Библиэд хэлдэг. Ёс бус гэдэг нь Бурханы эрх мэдэлд Бурханы хуулинд захирагдахгүй байна гэсэн үг. Биднийг хязгаарлахын тулд биш. Биднийг өөрсдөөс минь хамгаалахын тулд Бурхан хууль өгсөн байдаг. Ойлгож гинөө? Адам Бурханы үгийг дагаагүй. Хийсэн зүйл нь ил болно гэж мэдэж байгаа учраас эзний оршихугаас Адам нуугдсан байдаг. Бурханаас эмээдэг хүнд нуух юм байхгүй. Тийм хүн Бурханаас холдчихгүй гэдгээс л эмээдэг. Эзнээс эмээхийн жинхэнэ тодорхойлолтыг мэдмээр байгаа бол энэ нь бүрэн биш тодорхойлолтын нэг хэсэг шүү. Эзнээс эмээх нь Бурханаас холдохоос үхтэл айх явдал юм. Энэ нь тун чухал. Одоо Гитлэл 20:21-ийг харцгаая. Бурханы байгаа түнэр харанх үед Мосег ойртон очих үед ард түмэн хол зогсож байв. Сонин байгаа үз?
Хүмүүст Египтийн бузар байсаар л байж, Египтийн бузраас өөрсдөө цэвэрлэг гэдгийг тэд чухалчлаагүй байна. Үүгээр Бурхан тэдний хайрыг ил болгожээ. Энэ нь хожим алтан туглаар ил болохыг бид үзнэ. Бурханы гэрэл илчилдэг. Тиймд хүмүүс илчлүүлэхээс айсандаа хол зогсжээ. Илчлэгдэхгүйгээр нуугдах юм гэж үгүй гэж Есүс хэлснийг санаж гинөө. Хүмүүс ертөнцид хайртайгаа, нүгэлд дуртайгаа нууж байсан да. Бурханы оршихуйд илчлүүлэхээс айгаад хол зогсжээ. Нөгөө талаас Мосе ертөнцид хорогдох юм над үгүй. Би Бурханыг олсон, Бурханыг л хүснэ гэд Бурханд ойртсон. Бурханаас имээдэг хүн Бурханд ойртно. Бурханаас айдаг хүн Бурханаас холдно. Бурханы оршихуй гэхээр би гайхамшиг юм уу, гайхамшигын уур амьсгал юм уу, хүндэтгэлийн уур амьсгалын талаар яриаггүй байна. Харин Бурханы оршихуй бууж, хүчээ авах тусам нүгэл үйлдэх дуртай хүн улам холдож, зайгаа авдгийг хэлж байна. Үүнийг ойлгох маш чухал. Дэд хууль номд Мосе дээрх явдлаас 40 жилийн дараа шинэ үеийнхэнд хандаж өгүүлдэг. Тэр ууланд байсан хууччвал бүгд өгсөн. Харин цүлд төрсэн хүүхдүүд одоо 20 ба 20-оос дээш насны залуус болжээ. 40 жилийн дараа Мосе амлагдсан газарт орох гэж байгаа тэр залууст хэлжээ. Тэр ууланд болсон явдлыг Мосе дахин сануулж ярьсан хэсгээс шинэ ойлголтыг бид авах боломжтой. Дэд хууль номын 5 дугаар бүлгийн 23-аас 25 болон 27 дугаар ишлэлд Мосе 40 жилийн өмнө юу болсныг ярьж буй хэсгээс харцгаая. Уул галаар дүрлцэн шатаж байхад та нар харанхуйн дундаас гарах дуу хоолойг сонссон. Танаа овгийн тэргүүнүүд ахмадууд бүгдээрээ над руу хурч ирээд бидний бурхан эзэн бидэнд өөрийнхөө сүр жавхлан авгаа чадлаа үзүүллээ. Бурхан илчилсэн. Гэхдээ харанхуй үл дундаас алдраа надад үзүүлээч гуйж байна гэж Мосе гуйхад намайг хараад амьд үлдэж чадах хүн байхгүй тул чи миний нүрийг харж чадахгүй гэж Бурхан хэлдэг. Энэ талаар эргцүүлэн бодоход л гайхамшигтай. Бид гал дотроос гарч байгаа түүний дууг сонсцгоолоо. Бурхан хүнтэй ярьж тэр хүний амьд байгааг бид энэ өдөр үзлээ. Тэгэхээр бид одоо юунд үхэх ёстой юм бэ? Энэ их гал биднийг залгина. Хэрэг бид эзэн Бурханыхаа дууг цааш нь сонсвол үхнэ. Тэгэд хүмүүс та өөрөө очиж манай Бурхан эзний айлдах бүхнийг сонсоод эзэн Бурханыхаа танд айлдсан бүгдийг бидэнд хэлж өг. Бид үүнийг сонсоод даган мөрдий гэсэн. Тэд 1500 жил дагахыг оролдсон боловч чадаагүй юм. Бурханыг дагах цорын ганц арга зам бол Бурханы нэгүүлслээр бид харанхуугаас нүглээс салж Бурханы хүүхэд болж шинэ мөн чанартай болох юм. Messenger X-ийг танилцуулж байна. Шинэ материал, видео хичээл үзэх аппликейшн. John Liza Bibлийн бүтээсэн дагалдагч бэлтгэх цахим сан. Видео хичээл, сонсдог ном, цахим ном, богино кино, Библи болон бусад материал. Бүхэл төрлийн төхөөрөмжөөр 130 гаруй хэлээр үнэгүй хэрэглэх аппликейшн. Хаасайгүй бүх хүнийг дагалдагч болгоё. Messenger X.com болон аппликейшнийг татж аваарай. Хуучин гэрээнд өөрсдийн чадлаар аль болох бурханлаг амьдрахыг оролдсон хүмүүс байсан. Мосе шиг хүмүүс, Авраам шиг хүмүүс болон бусад хүмүүс байсан ч эдгээр хүмүүст тийм мөн чанар байгаагүй. Тиймээс шинэ гэрээний итгэгч хүн шинэ мөн чанартай болсон. Бурхан Тэнгэрлэг мөн чанараа бидэнд өгсөн гэж Петр хэлсэн байдаг. Тиймээс бид айлгүйгээр түүн рүү ойртон очих боломжтой. Хэрэг бид үнэхээр дахин төрсөн итгэгч юм бол дотоод мөн чанар, зүрх сэтгэл минь түүний хүслийг дагах хүсэлтэй болдог. Паул Ром 6-д хэлснээр махан биеийн хүслээ дагвал бид үхнэ. Тиймд бид нүглийн боол байсаар үхэх үү? Эсвэл Бурханы Тэнгэрлэг мөн чанартай түүний дүр төрхтэй шин сүнсээр амьдрах уу гэдгээ сонгох ёстой. Тийм учраас Есүс сүнс хүсдэг, харин махан бие сул дорой гэсэн байдаг шүү дээ. Залбирал ба үгээр амьдр, сүнсээ хүчдэг. Ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүлж, ариун сүнсээр залбир гэж Библи хэлсэн. Паул та нарыг босгон өв өгөх чадaltaй Бурханд ба түүний нэгүслийн үгэнд би та нарыг даатгаж байна гэсэн. Ямар өв? Бурханы оршихуйд байх, хүний авч болох хамгийн том зүйл бол энэ. Зарим хүн үүнийг ойлгохгүй байдгийг мэднэ. Диваачин гэхээр уйтгартай газар гэж бодож байна уу? Дуусашгүй хүндэтгэлийн цуглаан гэж бодож байна уу? Үгүй дээ, та тоглож байгаа байлгүй. Тэнд хүмбэр бурхантай ойр байхыг түүн рүү тэмүүлнэ. Диваачинд очиж үзсэн хүмүүс тэр сентийн өмнө очихыг хүмбэр хүснэ гэж хэлхийг сонсож байсан. Учир нь бүтээгчээс илүү үсгэлэнтэй зүйл гэж үгүй.
Тэнгэр элчнэр түүний сэнтийн өмнө ариун гэж хоолой мэдэн хашгирна. Тэд бурхан минь надад орлох хүн өгөөч гэж хэлэхгүй. Хүн бүр түүний оршихуйд байхыг хүснэ. Эзекиэл 40 хэддүгээр бүлэгт шиг санаж байна. Тэнд бурхан хэлэхдээ миний хүмүүс шүтэж байхад шүтэнүүдийн араас яваагүй тахилч нар би. Тэд надтай хамт байсан. Тэд ариун байдлаа хадгалсан. Тэд ариун байсан. Би тэдний шагналан байх болно. Харин шүтэний араас явсан тахилч нар миний сүмд үйлчилж байгаач тэд над руу ойрхон ирж чадахгүй. Израиль нүгэл хийж байх үед өөрийгөө миний төлөө тусгаарлан ариун байсан хүн л надтай ойр байна гэж бурхан хэлсэн байдаг. Энд нэг чухал мессеж байна. Дараагийн амьдралд бидний авах хамгийн том шагнал бол бурханд ойр байх явдал гэж би бодож байна. Ариун амьдарч бурханлаг байсан хүн л бурхантай ойр болно гэдгийг хэлж байна. Энэ бол хамгийн гол мессеж. Тэд зүрхэндээ галтай байсан хүмүүс. Бид үхэгдэл мөнх амьдралд ордог юм биш. Харин дахин төрөх агшинд мөнх амьдралд ордог гэдгийг хэлье. Мөнх амьдралд тэрхэн агшинд ордог. Та үүнийг мэддэг байх гэж бодож байна. Америкт болсон Чарли Киркийн үглийн талаар сонсоод бид бүгд гашуудсан. Бид гашуудж байсан. Тэр залуу хүмүүний түүхэнд амьдарч байсан бусад ямар ч хүнээс илүү олон оюутнуудад сайн мэдээг хүргэсэн хүн байх гэж би боддог. Бид бүгд гашуудсан. Гэхдээ юу гэж? Чарли одоо ч амьд. Тэр байр шиг хаягаар сольсон. Биеийг нь устгасан ч сүнсээр амьд байр шиг хаягаар сольсон төдий. Тэр хаяг нь хаана гэж түүний орших үед. Бурхны сэнтийн өрөөнд, тэнгэрт, бурхны хотод, түүний сүр жавхланд орших үед. Библиэд суур бүхий хотыг хүлээж байсан юм. Түүнийг бүтээгч ба барилгач нь бурхан мөн гэсэн байдаг. Бурхан минь бид ямар их өв залгамжлалд дуудагдсан бэ? Энэ үнэхээр гайхалтай. Хүмүүс Мосед та өөрөө очиж манай бурхан эзний айлдах бүхнийг сонсоод гэсэн тийм үү? Тэдний өмнөөс Мосе бурханыг сонсоосаа гэж тэд хүссэн. Бурханы хэлсэн бүрийг тэд дагна гэж тэд бас амласан. Гэхдээ тэд чадаагүй. 1500 жил оролдоод бүтлгүйтсэн. Мосе сэтгэлээр унан бурхан дээр ганцаараа ирсэн. Харин эзэн түүнд юу хэлсэн гэж Мосе ганцаараа бурхантай ярьж байна. Дэд хууль номын 5 дугаар бүлэг шүү. Та нарыг надтай ярьж байхад эзэн та нарын дууг сонсоод надад энэ ард түмний чамд хэлсэн үгийг би сонслоо. Тэдний хэлсэн бүхэн зөв зүйтэй. Үүнийг сонссон Мосе шоконд орсон байх. Юу? Юу гэж хүү? Энэ хүмүүсийн зөв ээ. Энэ хүмүүсийн зөв гэж юу? Яагаад тэд таны оршихуйд орж болохгүй гэж? Яагаад тэд тань руу ойртож болохгүй гэж? Бурхан тэдний зүрх хിവэр үлдэж, надаас үргэлж эмээж, миний бүх тушаалыг сахин. Тэд бас тэдний хүүхдүүд үрд сайхан болтугай гэжээ. Надаас эмээх сэтгэлгүй тэд миний оршихуйд ирж чадахгүй. Чи надаас эмээдэг бол тэд тийм биш гэж бурхан хэлжээ. Бурханаас эмээх бол бурханаас айх биш юм. Харин ч бурханаас холчихгүй гэж имэж явдаг сэтгэл юм. Бид удахгүй энэ талаар ярина. Бурхан Мосед тэд миний оршихуйд орж чадахгүй байгаагийн учир энэ юм. Ингээ хин үг. Хуучин гэрээний хамгийн эмгэнэлтэй мэдэгдэл байх. Зарим хүн амлагдсан газрыг өвлөн аваагүй л хамгийн эмгэнэлтэй гэх бах. Гэхдээ үүнээс ч илүү эмгэнэлтэй зүйл гэж би. Хуучин гэрээнд гарч буй хамгийн эмгэнэлтэй зүйлийг та сонсох гэж байна. Чи очоод тэдэнд майхан руугаа буцацгаа гэж хэлгэж бурхан хэлжээ. Өөрөөр хэлбэл буцтаа сүм хийж тоглол. Өөрсдийн хүрээлэлдээ ор гэж хэлжээ. Харин Мосед чи энд миний дэргэд зогс гэж бурхан хэлдэг. Коринтын чуулганд хандсан Илч Паулийн үгсийг та нарт уншия. Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ. Сануулга буюу бидэнд анхааруулга болгожээ. Үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ. Израильчууд шиг зан гаргасан хүмүүс одоо би юу? Бурхны үгийг бусдаас бид хүлээн авч байна уу? Эсвэл бурхны оршихугаас нь хүлээн авч байна уу? Зүрх сэтгэлийн маань байдлыг илчилдэг бурхны дуу хоолойг сонсохоос бид айж байна уу? Хитрхи ойртвол нууцлахыг хүссэн зүйл маань илчлэгдэхүй гэж айж байна уу? Бурхан гашуудан байж тэд насан туршдаа надаас эмээх болтугай. Гэвч тэд надаас эмээдгүй учраас миний ойр ирж чадахгүй. Үүнийг маш анхааралтай сонсоорой. Бурхан Мосед тэдэнд намайг хайрлах зүрх байхгүй учраас гэж хэлээгүйг анхаараарай. Илч Паул Филиппон чуулганд Филиппо 2:12-д ингэж бичжээ.
Та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхтаж биш, харин эдүгэ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичирлэр гүйцээ гэж. Авралаа хайр ба илдэг байдлаар гүйцээ гэж хэлээгүй. Авралаа гүйцээ гэж. Өөрөөр хэлбэл айдас ба чичирлэр дотн гаднгүй ажиллаж байж авралаа гүйцээ гэж. Бурханаас эмээх ба айдсын сүнс хоёрын ялгааг дахин хэлж байна. Үүнийг дахин онцолж хэлье. Бурханаас айдаггүй хүн нүгэлд хөнгөн ханддаг бол Бурханаас эмээдэг хүн нүглийг үхэлд хүргэдэг, боолчилдог зүйл гэж хардаг. Ийм их ялгаа байдаг. Окей? Хоёр залуугаар жишээ авъя. Нэг нь онгороо, нөгөө нь тийм биш. Онгороо залуу нь бамбууштайгаа явж байгаа бор баавгайг үл тоон бамбуушнуудыг нь уурлуулж байна гэж бодъё. Үнэхээр тэнийг үйлдэл. Их баавгайн түүнийг урж тасдчихна гэж тэр залуу айж байгаа шим алга. Харин ухаалаг залуу нь бамбууштайгаа их баавгай нь явж байна. Тэдэн лөө би ойртохгүй гэж хэлнэ. Юунаас хол байгаа тэр залуу мэдэж байна. Онгороо залууд тийм ухаан алга. Их баавгайн саварт тэр амиа алдчих мэдэх шүү дээ. Бүх айдас буруу биш. Эрүүл айдас гэж би. Эрүүл айдас бидэнд 600 метрийн өндөр хадны ирмэг рүү бүү яв гэж анхааруулна. Эрүүл айдас бидэнд ирмэгээс холхон бай, ирмэг рүү бүү оч гэж сануулдаг. Эрүүл айдас гэж би. Бүх айдас эрүүл бос биш л дээ. Эзнээс эмээх нь хамгийн эрүүл нь. Эзнээс эмээж буй хүн үргэлж зүрхэн шалгаж зөв яваа эсхэ нягталдаг. Эзнээс эмээдэг хүн бусдад би сайн хүн гэж харагдаж байгаа л болоодоо гэж хэлдэггүй. Харин зүрхэндээч гаднаач бурханлаг байхыг хүсэж байна гэдэг. Хамгийн чухал нь зүрхэндээ эхлээд зөв сэдэлтэй, зөв бодолтой байж зөвийг үйлдвэс. Тэр нь бусдад бурханлаг болж харагдана. Эзнээс эмээх гэж юу хэлэх вэ? Бурханыг дээдлэх юм. Дээдлэх гэдэг нь бүхнээс илүү хинээс ч илүүгээр бурханаасаа эмээх, түүнийг хүндлэх, өргөмжлөх юм. Бид эзнээс эмээхдээ түүний зүрхийг дагдаг. Түүнд чухал бүхэн надад чухал болдог. Түүнд чухал биш юм миний хувьд чухал биш зүйл болно. Түүний хайрлаж байгааг хайрлаж, үзэн ядаж байгааг үзэн ядна. Жон, чи үзэн ядах бурхан хоёрыг нэг өгүүлбэрт хэлжглээ гэх бах. Тийм ээ, тайлбарлая л да. Бурхан легализмыг үзэн яддаг. Легалист хүн бурханаас би эмээдэг. Тиймээс би нүгэлтнүүдийг үзэн яддаг гэдэг. Бурханы хайрладгийг үзэн яддаг тийм хүн үнэндээ бурханаас эмээдэг хүн биш юм. Бурхан нүгэлтнүүдийг хайрлахдаа Есүсийг тэдний төлөө илгээсэн байдаг. Хайрладаг хүмүүсийг нь үгүй хийдэг нүглийг бурхан үзэн яддаг. Хүмүүсийг бол хайрладаг. Бурхан ертөнцийг буюу хүмүүсийг хайрлахдаа өөрийн цорын ганц хүүгээ өгсөн юм. Бурханыг хайрлаж байгаа хүн Библиэд хэлснээр эзнээс эмээвээс ёрмугаас зайлдаг гэдэг. Эзнээс эмээгч хүн бузар мууд дургуйцтай гэж хэлээгүй. Харин үзэн яддаг. Зүгээр л дургуйцад өнгөрдөг бол асуудалтай. Бурханаас эмээн гэдэг нь үгэнд нь чичрэн гэсэн үг. Библиэд яг ингэж хэлсэн. Энэ тухай Исая ингэж бичжээ. Бурхан даруу гэмшсэн сэтгэлдээ үгэнд минь чичирдэг нэг л би анхаарна гэсэн. Бурханы үгэнд чичрэн гэж юу гэсэн үг вэ? Бурханы үгийг шууд дуулууртай дагна гэсэн үг. Дуулал 119-ийн 60-д тушаалуудыг тань цахин биелүүлэхээр яарвчилсан, хойшлуулаагүй гэдэг. Бурхан миний энэ тал дээр хэдэн сар ажиллаж байгаа гэж хэлээд инээж байгаа хүнийг та харж байсан уу? Үнэн дээр тэр хүнд эзнээс эмээх айдас гэж алга. Эзнээс эмээсэн бол тэр шууд л биелүүлнэ. Эзнээс эмээх гэдэг нь үгэнд нь чичрэн гэсэн үг. Үгийг нь дуулууртайгаар яарвчлан хойшлуулалгүй дагна гэсэн үг. Таны гэр бүлд хор хохирол учруулсан хүнийг уучлах нь зүгээр л хийчихсүүлв. Чарли Кёркийн эхнэр өнчирч хоцорсон хоёр жаахан хүүхдийн эх хүн. Нөхрийг нь хөнөөсөн хүнийг олон зуун сая хүний өмнө уучлж байгаагаа хэлэх амархан байсан уу? Нөхрөө хүн далуулсан түүнд энэ бүхэн утга учиртай байх уу? Ийм үед ч тэр бурхныг дагсан. Тэр мэдрэмжээ биш, бурхныг дагсан. Тэр зүрхэндээ бурхныг дагахыг сонгож бүх дэлхийн өмнө чамайг уучлж байна гэж хэлсэн. Бурханд дуулууртай байхыг сонгосон олон хүн өөрт нь ямар ч утгагүй санагдсан ч хиймээргүй байсан ч дуулууртай байсан. Бид хэтэрхий их мэдрэмжээр амьдардаг. Үнэн биднийг амьдралын зам руу хөдөлдөг бол мэдрэмж төөрүүлдэг. Мэдрэмж төөрөгдүүлдэг. Бурханы үгэнд чичрэн гэдэг нь сэтгэл өвдсөн үедээ ч бурханд дуулууртай байна гэсэн үг. Нөхрийг минь алсан чамайг би өршөөж байна гэж хэлэх амархан байгаагүй бах. Асар хүнд байсан байх. Гэхдээ ингэх нь зөв гэдгийг тэр эмэгтэй мэдэж байсан учраас тэр үннийг дагсан юм.
Танд ашиггүй үед ч Бурхныг дуулууртай даг. Зарим хүн өөрт нь ашигтай санагдах үед л Бурханд дуулууртай байдаг. Эстер ийм хандлагатай байсан бол юу болох байсан бол үйлчлүүл дуулууртай байвал өгвөл залбирвал тийм юмтай болно гэж хүмүүс заадаг. Мэдээж Бурхан өгдөг. Гэхдээ юм авах сэтлэр тэдгэрийг хийж болохгүй. Хэрвээ Эстерт тийм сэтэл байсан бол юу болох байсан бэ? Тэр Персийн хааны өмнө очих ёстой болсон. Түүнд энэ нь ямар ч ашиг байхгүй. Тэр Персийн хадан учраас түүнд хэрэгтэй юм бүхэн бий. Харин ч тэр байгаа бүхнээ амиа алдагч нөхцөлд орсон. Тэр үеэлдээ мацаг барьж бүгдэд хэл. Би хаанд бараалах нь хэрэв үхэх ёстой бол үхэх гэж хэлдэг. Эстер Бурханаас эмээдэг эмэгтэй. Сургаалт үгс 16-гийн 6-ыг харуул эзнээс эмээвэс ёрмуугаас зайлна гэжээ. Эзнээс эмээдэг учраас л бид ёрмуугаас зайлан холддог. Есүсийн хэлж байсанчлан Бурхан бидэнд нарийн замаар алхах тавилан өгсөн гэж би итгэдэг. Нарийн замаар, нарийн хаалгаар, аминд хөдөлдөг нарийн замаар алхах. Хаалгаар ороод нарийн замаар явна. Нарийн замын хоёр талд том нүх бий. Эхнийх нь легализм. Намайг сайн сонсоорой. 1960-аас 1970 онд та нарын ихэнх нь төрөөчгүй байсан байх. Чуулганд аимшигтай нэг зүйл ноёрхож байсан нь легализм байв. Бурхан легализмыг үзэн яддаг. Ямар нэг дүрм журм гаргаж хүмүүсийн үйл хөдлөлийг түүгээрээ хяндаг систем л дээ. Үүнийгээ тэд ариун байдал гэдэг ч ариун явдал огтхонч биш. Тэд эмэгтэйчүүдэд үсээ богиносгож болохгүй, нүүр амаа будаж болохгүй, шагаанасаа дэш ил гарсан хувцас өмсөж болохгүй. Хэрв ингэж хувцалвал эрчүүдийг уруу татна гэдэг. Энэ бол ариун байдал биш. Ариун байдал бол дотроо ариун байж тэр нь гаднаа харагдахыг хэлнэ. Дотроо ариун хүн яаж хувцаслах, хүнд яаж харагдах, хүнд ямар байдлаар өөрийгөө илэрхийлэхийг би өөрөө шийднэ гэдэг. Эрчүүд ч энд хамаатай. Энэ бол легализм. Легализмын нүхэн дунсан чуулганд юу тохиолдов? Орл Робертс гэж хүн байлаа. Тэр хүн хожим нь Орл Робертсын их сургууль байгуулсан. Бурхан түүнд гайхамшигтай илчлэл өгсөн байдаг. Ямар илчлэл гэж? Бурхан бол сайн бурхан. Есүс хүмүүнд Бурхан бол бидэнд хайртай аав гэдгийг ойлгуулж сэтгэлгээний хувьсгал авчирсан. Бурхан бол бидэнд хайртай аав гэдгийг бид мэдсэн. Бурханы хайр юу хийсэн гэж? Легализмаас биднийг чөлөөлсөн юм. Харин бид юу хийсэн гэж? Бид бүхнийг хуульчилдаг байсан нүхнээс гараад замын нөгөө талын нүх рүү өөрсдөө унчихсан. Тэр нүх бол ёс бус байдал. Бурханы эрх мэдэлд захирагдахгүй. Харин нүгэлд сэтгэндэг амьдрал. Энэ нүхэнд унахгүй байх хүчийг Бурхан бидэнд өгсөн. Энэ бол эзнээс эмэх. Бурханд хайртай байж Бурханаас эмэх. Библиэд Бурхан бол хайр гэсэн. Мөн шинэ гэрээнд Бурхан бол хуйхлан цөлмөгч гал гэсэн. Тийм учраас Библиэд Бурхан бол бидний аав, хайртай аав минь юм гэдэг. Мөн түүнээс бид эмээхтэй тэр бол бие бас сүнсийгч тамд хайж чадах нэгэн гэдгийг санаж явах ёстой. Бурханы хайр ба Бурханаас эмээх сэтгэл биднийг амийн замаар хөдөлдөг. Есүс хүртэл эзнээс эмээхийг таалж үснийг та мэдэх үү? Исая 11:3-д таалал нь эзнээс эмээх үед гэсэн нь эзнээс эмээх нь эрдэнэ гэсэн утгатай. Тийм ээ, эрдэнэ. Тэр бидэнд эрдэнэ өгсөн. Биднийг замаасаа хазайхаас түүний алдар сууд хүрэх байр суурнаас холдохоос сэргийлэх эрдэнэ. Дуулал 103:7-д өөрийн замыг Мосед үйлсээ Израилийн хөвгүүдэд тэрээр мэдүүлсэн гэдэг. Израильчууд Бурханыг зөвхөн тэр хэрхэн өөрийн хүчийг харуулж хэрхэн тэдний залбиралд хариулснаар нь л мэддэг байсан. Харин Бурхан Мосед юу хийх гэж байгаагаа хийхээс өмнө олонтаа мэдүүлдэг байсан. Учир нь Бурхан зүрхэндх нууцаа Мосед илчилдэг байжээ. Дуулал 25:14-д англи хэлний New King James хувилбарт эзний нууц гэж үг гардаг. Өөрөөр хэлбэл түүнээс эмээгчдэд Бурхантай дотн нөхөрлөж тэр тэдэнд өөрийн нууцыг хуваалцдаг гэж ойлгож болно. Эзнээс эмээх зүрх сэтгэл, амьдрал түүний алдар руу түүн рүү очих байр суурийг өгдөг. Бурхан Израилийн хүүхдүүдэд гашуудан байж тэд надаас эмээдэггүй учраас над руу ойртож чадахгүй гэсэн байдаг. Харин Мосе надаас эмээдэг учраас над руу ойртон ир гэсэн билээ. Бид түүний оршихуйд орохын тулд түүнээс эмээх ариун эмээлтэр бидэнд баптизм хүртээх болтугай гэж уйлан байж залбирах ёстой юм. Та өнөөдөр ямар нэгэн сурсан байх гэж найдаж байна. Дараагийн хичээлээр уулзцгаая. Өнөөдрийн хичээлээр өмнө нь ярьсан бүх зүйлийг нэгтгэж ойлгомжтой болголоо. Эзэн таныг ивэгэ. Messenger X-ийг танилцуулж байна. Шинэ материал, видео хичээл үзэх аппликейшн. Джон Лиза Библийн бүтээсэн дагалдагч бэлтгэх цахим сан. Видео хичээл, сонсдог ном, цахим ном,
богино кино, Библи болон бусад материал. Бүхэл төрлийн төхөөрөмжөөр 130 гаруй хэлээр үнэгүй хэрэглэх аппликейшн. Хаасайгүй бүх хүнийг дагалдаг шуулгыг Messenger X.com болон аппликейшнийг татж аваарай.